Сайн байцгаана уу? Тий манай хүү блогонд орно нэ. Тэгээ уйлаад. Тий жоохон ханаад үрсэн чинь зууралдаад. За өнөөдрийн блогоор наанаа юу ярих вэ гэхээр ерөөхдөө бол за Иран улсыг Америк улс бөмбөгдлөө. Тэгээ дайн боллоо. Тэнд байгаа маш олон хүмүүс хохирж байна. Энэ аимшигтай мэдээ бүх хүн дэлхийн нийт даяараа бүх хүмүүсийг чочроож байна те. За тэгвэл дэлхий бол тийм одоо илүү сайжирна гэж бол байхгүй. Улмал муудан доройтно. Улам янз янзын таны урд тоож сонсож байгаагүй тийм гинт хэрэгүүд гарна, дайн дажин болно, газар хөдлөлт болно, байгалийн одоо гамшигуд болно гэж ярьж байгаа. Яагаад тэгж байгаа гэхээр би нөгөө эсэсрэстэй хажмын гэрийн сүмд явдаг. Тэгээ манай сүм болохоор бошиглогч үзмэрч хүн байдаг. Тэгээ тэр хүмүүс нь ерөнхийдөө бид нарт өдөрдөм заавар өгөө тэр хүнийхээ заавраар дагаад явдаг. Тэгээд одоо сүүлийн үед сүүлийн 2-7 хоног дандаа сүм дээр утаад газар хөдлөлт болно. Бид нар бэлдэх хэрэгтэй. 72 цагийн байга бэлдэх хэрэгтэй. 72 цагийн байг гэж юу вэ гэд дандаа тиймэрхүү хичээл зааж байгаа. Тэгээ би энэ блогороо дамжуулаад та нарт бидний нүгээс юу бэлдэх вэ гэхээр та бэлнэ үү? Та 72 цагийн байг чинь бэлнэ үү? Сэтгэл санаа чинь бэлнэ үү? Тэ? Бид нар өөрсдөө сэтгэл санаа болон бүх зүйлээрээ бэлтгэх хэрэгтэй. Одоо манай сүмийн югаар ярьдаг бид нар намжлах хэрэгтэй. Санаатай болон санамсаргүй хийсэн тэр гим нүглээ намжлах хэрэгтэй, бэлдэх хэрэгтэй гэж ярьдаг. За тэгвэл сүмийн үднээс ингэдэм юм байж. Сүмийн гишүүн биш хүмүүс юу хийх ёстой юм те бид нар яах ёстой юм гэвэл та зүгээр л хувийнхаа бэлтгэлийг сайн бэлдэх хэрэгтэй. Тэгээ муу юм хийхгүй, үүлийн үр гэж байдаг. Үүлийн үрээ илүү нэмэгдүүлэхгүй, муу юм хөөхгүй, хүнд муу санахгүй. Хулгай ярихгүй, хулгай дээрм хийхгүй те зөв замаараа тэгээ явж хахад болох байлгүй дээ. Хүн болгоны сонголт өөр, хүн болгоны явах зам өөр, хүн болгоныг болгон сүмд явах албагүй, хүн болгон одоо будтай шүтэх албагүй, бөө шүтэх албагүй те бүх хүн өөр ингэсэн чөлөө сонголттой. Тийм болохоор тэрийг ерөөсө 20 цагдаж тийм юм байхгүй. Бид нар өөрсдийн гэсэн бодол санаатай, өөрсдийн гэсэн байр суурьтай байх ёстой. За ерөнхийдөө сүмийн гишүүд бол бид нар бол угаасаа зарлиг байдаг. Мосигийн 10% гэж яддаг. 10%-нд ер нь сүмийн хичээл, сүмийн сургаал бол үнэхээр зөв суурьтай, зөв заяа. Гэхдээ зарим хүмүүс бодож байгаа танаа сүмийн чинь хулгайчтэй, танаа сүмийн чинь луурчин штэ. Тэ? Танаа сүмд чинь олигтой хүмүүс явдаггүй штэ гэж бодож байгаа. Тий, би бол тэрийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бүх хүн түүс бишээ. Буддад явдаг хүмүүс ч гэсэн лам нарын хувруудыг яалаа тэг хүчин зэрэг гарсан шүү дээ. Тэгээд өсөлм янз бүрийн шашинтай хүмүүс ч гэсэн янз бүрийн гэмт хэрэгтүүд байгаа. Олон улсад байгаа зөө. Тэрийг бол хүлээн зөвшөөрнө. Энэ бүх хүн алдаа гаргадаг гэдгийг та ойлгоорой. Бүх хүн сүмд явбал тэр хүнийг төгсөөр харах шаардлага байхгүй. Тэр хүн алдаа гаргана. Тэр хүн сүмд явж байгаа ч гэсэндээ ямар нэгэн сул тал байгаа. Тийм болохоор хүнийг хүнээр нь хараа, хүнийг хүнээр нь хүндэл сураа, хард сураа гэж хэлмээр байна. Тэгээд миний хувьд би бол хүмүүсийг хүн гэдгээр нь хардаг, хүн гэдгээр нь хүндэлдэг. Гэхдээ зарим нэг хүмүүс ямар хүмүүс хүнтэй ялгаж харцаад байдгийг би ойлгодог. Тэр бол угаасаа нарцист хүн байна. Би нөгөө 3 харын шин чанартай хүмүүс гээд YouTube дээр ярьсан байгаа штэ. Тэрний нарцист шин чанартай хүмүүс чинь тэгж олонний дунд ороод олон хүмүүстэй тэр одоо өөрийнхөө дургүй хүнийг ганцаардуулах мэдрэмжийг өгдөг байхгүй юу. Тэнгүүд ингээ групп пракц олцоод ингээ хоорондоо шүнэлдэл юм ярьж мараал тэгэл би тийм байдалд өөрөө хүртэл орж утсан заяа. Олон нийтийн газар очиж надаа хинч ярихгүй, хинч дуурахгүй заяа. Тэгэл тэр групп болсон хүмүүс нь хоорондоо юм яриад инээлж минээлдэл миний талаарч муулаад байгаа юм. Тийм амар тухгүй тийм муухай газар очсон заяа. Тэгээд тэрнээс хойш би ер нь их олон нийтийн газар очихой байсан. Яагаад тэгэхээр тэнд янз янзын хүмүүс суулж байгаа. Тэгээд янз янзын нэртэй хүмүүс суулж байгаа. Би тэндээс өөрийгөө өвтгсөн мэдрэмж амааргүй шүү дээ, тий. Тийм болохоор ер нь бол ингээд олон нийтийн ажиллагаанд орж байгаа одоо тийм нарцист хүн гэдгийг би мэдсэн бол
тэр хүн ямар хүн ирж байгааг нь асууж агаад тэр хүн байх юм бол би бол очтдгүй заяа. Тэгэхээр та нар бас өөрсдөө тэгж хамгаалаарай. Өөрсдөө тэгж тиймэрхүү газар заавал очих гол заавал хүнээр хөндлөлтөө заавал хүний экспешн авах гэдэг шаардлага байхгүй. Зүгээр л өөрийнхөө амьдрал, өөрийнхөө бодлоор, өөрийнхөө тэр хүрээлүүлмээр байгаа тэр хүмүүсээрээ хүрээлүүлээд миний хувьд бол би хүннээсээр хүрээлүүлээд нэг шаардлага байхгүй гэж сурсан заяа. Зүгээр л миний гэр бүл, миний нөхөр, миний хүүхдүүд байхад л хангалттай. Тийм болохоор би энэ хүмүүстэй цагаа гаргана, би энэ хүмүүстэйгээ илүү их цаг завыг өнгөрөөнө. Гэхдээ надад үнэхээр бестийн найзууд бас байдаг. Тэр найзуудтайгаа цагийг өнгөрөөнө. Тэгэл болоо. Өөр илүү дутуу би хүмүүст угаасаа уулзах зав гардаггүй. Тийм байна. Тэгэхээр өөрсдөө хамгаалж сурна, өөрсдөө хамгаална. Тэгээд өөрсдийнхөө зүгээс энэ амар дайжинтай энэ аимшигын нийгэм болж байгаа энэ үед бид нар өөрсдөө л хамгаалж одоо хар аймаа хоохоолж гэж ярьдэн штэ. Тэгж үлднэ. Угаасаа хүн болгон хинбэ гэдг нь яг нэг ямар нэгэн цаг үеийн хэцүү үед ялгараал гараад ирдэг штэ. Тэрнтэй яг адилхан. Тийм болохоор та бүхэнд бэлдээрээ 72 цагийн байг гэж байд юм бэ шүү. Тэрэндээ снэк, ус тэгэл нэг удаагийн хувцас тэгэл банд одоо шарах нэлээд им өвчин намдах им гээд бүх юмаа хийцэн нэг тийм байгтай байх ёстой юм байна шүү гэж хэлмээр энэ. Тэгээд энийг дэлхийн өнцөг бүрийн хүмүүс үзэж байгаа. Тэгээд үзээд 72 цагийн байга бэлдсэн байхад ер нь бол who knows бид нар мэдэхгүй штэ. Бид нар би ч мэдэхгүй. Би одоо сүмийн одоо удирдагч нар бид нар хэлж байгаа за болноо л гэж байгаа болохоос яг тоочны тэдэн сарын тэдэн өдөр тэдэн цагт гэсэн юм байхгүй заяа. Хизээж тэд нар хизээл л хизээ болж магадгүй. Тийм болохоор бид нар ямар ч үед бэлтгэлтэй ямар ч үед ялангуяа Америк улсад эсвэл дэлхийн хаа нэгтэй орнуудад амьдарч байгаа монгол хүмүүс байвал бэлтгэлтэй байгаарай. Шууд бичиг баримтаа аваад гарах хүүхдүүдэд хувцлаад гарахад бэлэн тийм цүнхтэй тэр павер банк бүх юм хийгээ гарахад бэлэн тэр сүнхээ бэлдсэн байгаарай. Юмыг яаж мэдгүй За тийм байна. Баярлалаа. Баяртай та бүхэндээ сайн сайхныг хүсье. Өнөөдрийн блог ингээд дуслаа. Баяртай.